За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Хураангуй теологийн Бурхны хүү Есүсийн талаарх доктрин гэдэг энэхүү дөрөвдүгээр том бүлэг бүхий доктрин хичээлийн 20 дугаар хичээл болох Бурхны хүүгийн загалмаа дээрх ажил гэдэг энэхүү хичээлийг та бүхэндээ төлөвлүүлье. За Бурхны хүү Есүс Христийн энэ дэлхий дээр хийсэн гол ажил бол загалмаа дээр цовдлогдсон гэмт хүмүүний төлөх ёстой үхлийн төлөөсийг төлж туйлын ариун Бурхны шаардсан зөвхт байдлыг хүмүүн хүлээн авах боломжийг олгох энэ ажил байсан. Мэдээж Есүс олон гайхамшиг, олон ёр бусын зүйлийг хийсэн ч гэсэн түүний энэ дэлхийд ирсэн хамгийн гол ажил бол загалмаа дээр үнэхээр хүмүүсийн тэр нүглийг уучилж тэр аимшигтай үхлээр үхэж оршуулгадаад амьлахдаа үнэхээр Бурхны өмнө хүмүүсийг эвдрүүлэх, хүмүүсийг Бурхантай эвдрүүлэх, Бурхныг бас хүмүүстэй эвдрүүлэх энэ эвдрүүлэхийн гол ажлыг бол хийх нь түүний үндсэн ажил байсан. За Есүс Христ хэдийгээр Бурхан боловч хүний биеийг олсон гэдэг тухай өмнөх хичээлүүдээр бид сурсан. Тэр өөрөө 100% хүн, 100% Бурхан. Бурхныг төлөөж Бурхан, хүнийг төлөөж хүн болсон. За энэхүү тэр хоёр талыг бол эвдрүүлэх цорын ганц зуучин болсон байдаг. За Библийн хэд хэдэн ишлүүдийг та бүхэн дэлгэцсэнээр харж байгаа. За энэхүү ишлүүдийг та бүхэн бичиж аваад дэлгэрэнгүйгээр уншаарай. Яагаад гэвэл Библийн энэ олон ишлүүдээр Есүсийн загалмаа дээрх ажлын талаар бол хэлсэн байдаг. За Есүсийн талаарх Матай, Марк, Лук, Йохан, Үлс гэдэг номууд дээр үзэх юм бол Есүсийн талаар та илүү дэлгэрэнгүйгээр сурах мэдэх боломжтой. За эвдрүүлэл гэдэг энэ үгийн утгыг би бас та бүхэн тайлбарлаж өгөх гэсэн. Яагаад гэвэл энэ зүгээр нэг эвдрүүлэл гэдэг үг цаана яваад байгаа юм биш. Бүр Израильчуудад Бурхан эртнээс тэр гим нүглийг уучлуулахын тулд эвдрүүлэл гэдэг энэ бүхэл бүтэн гимшлийн мацаг барин бүр өдөржин гимшиж мацаг байж Бурхны өмнө гимээ гимшдэг. Тэгээд тэр өдөр нь тухайн үндэсний гмийн өмнөөс, нүглийн өмнөөс тэргүүн тахилж таглыг өргөж Бурхны өмнө уучлалыг хүсдэг ийм үйл явдал болдог, ийм том юм болдог ийм өдөр байгаа. За энэ өдрийг болохоор еврейгээр Йом Кипур гэж хэлдэг. За эвдрүүллийн өдөр гэж Библиэр хэлсэн. За хуучин гэрээний Лев номын 23 дугаар бүлгийн 26-аас 29 дугаар ишлэлийг унших юм бол энэхүү өдрийг яагаад тэмдэглэх ёстой талаар Бурхан тэдэнд захирамжлан үлдээсэн байдаг. За Кипур гэдэг нь ерөнхийдөө халахлах гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр энэ бол халахлах өдөр. Йом гэдэг бол өдөр гэсэн үг. Тэгэхээр энэ халахлах өдөр нь яг юу гэдэг юм бэ гэхээр тэргүүн тахилч түрүүнөө дурдсан бүх ард түмний гмийг гимшихтэй тэр нүглийн төлөөс болсон, золиос болсон тэр тахилаар тэр жилийнхаа өнгөрсөн жилийнхаа бүх гим нүглийг бол Бурхны өмнө гимшиж тэр нүглийг бол халахалдаг. Өөрөөр хэлэх юм бол Бурхан тэр нүглийг нь за энэ жилийн нүглийг би халахалъя, тооцохгүй болгоё гэж хэлдэг. Гэхдээ энэ нэг жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл дараа жил хүмүүс дахиад нүгэл асуудал янз янзын зүйлээ гаргана. Тэгээд дараа жил нь дахиад Бурхны өмнө гимшиж ингэж нөгөө Бурхны өмнө гимшдэг ийм өдөр байна. Тэгэхээр энэ жил болгон хийгддэг энэ Йом Кипурээр эвдрүүллийн өдрөөр тэргүүн дахиад тахилд өргөхдөө үнэхээр тэр жилийг л аргалдаг болохоос биш тэр хүмүүсийг үрд мөхөд тэр нүглийг нь өнгөрсөн нүглийг нь бүрэн мөс ингээд уучлахгүй гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө нүгэлтэй гэдгийг нь сануулдаг. Чи нүгэлтэй шүү. Бурхан энэ удаадаа чиний нүглийг чинь үл тооцлоо шүү гэдэг ингээд явдаг. За Еврей номын 10 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байдаг. Харин эдгээр тахил жилээс жилд нүглийн сануулга болдог гэж бол бичсэн байна. Тэгэхээр нүгэл нь тухайн жилдээ л халахлагдсан болохоос биш бүрэн шилэгдээгүй шүү гэдгийг бол энэ сануулдаг өдөр байгаа. За тийм учраас Есүс Христ энэ эвдрүүллийн өдөр дахин давтагддаг, жил болгон давтагддаг энэ
циклийг бол одоо эцэс болгож нэг удаа бүр мөсөн энэ нүглийн уучлалыг хүмүүст авчирч бурхантай эвдрүүлэхийн ажлыг бол хийсэн. За ингээдээ өөрөө тэргүүн тахилж болсон. Өөрөө бас тэр эвдрүүллийн тахил болж өргөгдсөн байдаг. За Еврей 9-р бүлгийн 26 дугаар ишлэлийн 2 дугаар хэсэгт энэ дээр ингэжсэн үеийн төгсгөлд өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд тэр нэг удаа үзэгдсэн юм гэсэн. Өөрөөр хэлбэл Есүс дахин өгөх шаардлагагүй, жил болгон нүглийн төлөө одоо өргөлөх шаардлагагүй болгоод нэг удаа бүр мөсөн тэр нүглүүдийн асуудлыг шийдэхийн тулд бол ингэж үзэгдсэн байдаг. Тэгэхээр зарим хүмүүс ингэж бодвол да Есүс итгээд ингээд гим нүглээ гимшээд Есүс итгэхлээр ирээдүйд хийх гимийг нь бас уучлсан гэж боддог. Үгүй. Есүс бод өнгөрсөн бидний одоо Есүс итгэхээс өмнө тэр Есүс таны өмнө ирдэг одоо ирэхээс өмнө одоо Есүс итгэхээс өмнө бидний үйлцэн бүх гим нүглийг бид үнээр Есүс гимших үед уучлсан. Харин Есүс итгэсэн дараа ч гэсэн хүн одоо гимт одоо мөн чанартай учраас санаатай саандгүй янз бүрийн байдлаар гимэх үедээ тэр үед үнээр гимших ёстой. За Еврей 7 дугаар бүлгийн 27 дугаар ишлэгийг та бүхэнд уншийе. За энэ дээр ингэж хэлсэн байна. Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй учраас тэр өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ гэсэн. За Иохан номын 1-р бүлгийн 29-р ишлэлдэр Иохан Баптист Есүсийг хараад өөрийн дагалдагч нартай ингэж хэлсэн байдаг. ертөнцийн нүглийг үүрэгч бурхны хургийг харагтун гэсэн. Тэгэхээр энд үүрэгч гэдэг үг бол угтаа ертөнцийн нүглийг зайлуулагч гэж болвол одоо грек библиэлд бол хэлсэн байгаа. Тэгэхээр Есүс бол ертөнцийн нүглийг үүрээд яваад идэм биш, харин тэр нүглийг бол нэг удаа одоо бүр мөсөн зайлуулсан гэсэн. За Есүс Христ загалмаа дээр тахил болон одоо алагдах одоо гол шалтгаан бол үндсэндээ түрүүн бидний одоо ойлгосон зүйлээс харах юм бол хүмүүсийн нүгэл. Хүмүүний нүглээс болоод Есүс загалмаа дээр тахил болон өргөгдөх шаардлагатай байсан. Нүгэл бол бурхан ба хүн хоёрын хооронд нь салгаж байдаг гол асуудал байна. Тийм учраас бурхан ба хүн хоёрын хооронд нь эвдрүүлэхийн тулд Адам Еватай бурхан хамт тийм ээ одоо тэр цэцэрлэгт Эден гэдэг цэцэрлэгт хамт байсан тэр сайхан жаргалтай өдрүүд шиг бурхан ба хүн хоёрын хооронд нь эвдрүүлэхийн тулд бурханы оршуу ба хүний оршуу хамтдаа ингэж нэгдэн нийлж нэгэн цул болохын тулд эвдрүүлэхийн тулд энэ нүглийн асуудлыг шийдэхин төлөө Есүс загалмаа дээр одоо үхэх шаардлагатай байсан юм а. За Еврей номын 10 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлдэр Христ ариун болгогдсдыг ганц дахилаар үрд төгс болгожээ гэсэн. За Есүс загалмаа дээр үхэхдээ тетелестай буюу зааг үзлээ гэдэг үгийг бол хэлсэн байдаг. За энэ тетелестай гэдэг маань өрийг бүрэн төллөө гэсэн ийм одоо утгатай грек үг. Тэгэхээр Библи бичигдснээр бүх хүн нүгэлтэй учраас Есүс өөрийн дагалдагч нартаа яаж залбирахыг заах одоо яаж залбирах вэ гэж дагалдагч нар асуух үед Есүс дагалдагч нартаа бидний өрийг уучлаач гэж залбираар гэсэн. Тэгэхээр энэ өр гэдэг маань юу гэхээр хүн болгон тийм ээ бурхны өмнө өртөө яагаад өртөө болсон бэ гэхээр уг нь болвол бурхан хүмүүнийг өөрийгөө одоо хүмүүс бурхныг алдаршуулж амьдраасаа бурхан өөрийнхөө бүтээлийг хараад өөрийнхөө суу алдрыг хараасаа гэдгийг мэдүүлэхийн тулд бурхан бодвол бүтээсэн боловч бурхан одоо бурхны эсрэг хүмүүс гим нүглийг үйлснээр бурхангүйгээр би бие дааж ганцаар амьдрна гэж ингэж бардам зан гаргаснаар бурхныг хүндлэх нь битгий хэл бурхныг одоо бурхан хэмээн хүндлэхгүй бурханд талархахгүй бурхангүй би бүгдийг хийж чадна гэдэг энэ одоо зүйл гаргаснараа Ром 3:23 дээр хэлсэнчлэн бүгд нүгэл үлдэж бурхны алдарт хүрэхгүй болсон гэсэн. Тэгэхээр бурхныг алдаршуулж чадахгүй болсон энэ одоо нүгэлтэй хүнийг тийм ээ одоо хүний төлөө бурхан өөрийнхөө хүү Есүсийг илгээхдээ түүгээр дамжуулан хүн бүтэрлэгтний гим нүглийг уучлж Есүс итгэсэн хүн болгон гим нүглээ одоо уучлуулсан учраас тэр хүний хүмүүсийн амьдралын одоо туйлын дээд зорилго бол бурхныг алдаршуулан амьдрах тэр анхны одоо бурхны бүтээсэн
одоо Бурхан хүнийг бүтээхдээ түүнд тавьсан анхны зорилго бол энэ хүн намайг алдаршуулах ёстой. Энэ хүнээр дамжуулан Бурхан алдарших ёстой гэсэн энэ зорилго бол биелэх боломжтой болсон юм а. Тийм учраас загалмаа дээр Есүс дахил болж одоо алагдаж хүндрэлтний гмийг уучласнаар ямар зүйл нэгдсэн бэ гэдэг талаар Ром номын 3 дугаар бүлгийн 24-өөс 26-ыг би та бүхэндээ уншиж өгье. За энэ дэр ингэж хэлсэн: харин Христ Есүс доторх зориллоор дамжуулан түүний нэгүслэр үнгүү зөвдгөгдсөн билээ. Түүний цуснд итгэх итгэлээр дамжуулан Бурхан түүнийг эвдрүүлэл гэж нийтэд харуулв. Ингэсэн нь Бурхан урд нь үйлдэгдсэн нүглүүдийг төвчин өнгөрүүлсэн учраас өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд тэр өөрөө зөв байж Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдэггүй цагт өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм гэсэн. За ерөнхийдөө бол Бурханы одоо нэгүслэр тэр хүн одоо Бурханы өмнө гим нүгэлгүй болж уучлагдсан. За Бурханы өмнө нүглэн уучлагдсан хүнийг бол Библиэлд зөвтгөгдсөн гэдэг энэ утгаар үгээр бол нэр томьёогоор илэрхийлдэг. Тэгэхээр зөвтгөгдсөн тэр хүнийг одоо зөвт болгохын тулд зөвхт нэг нь тэр хүний өмнөөс тэр ялыг нь өргөх ёстой байсан. Тэгэхээр Есүс Христ яг л тэр одоо нүгэлт хүний ялыг өөртөө өргөхдөө нөгөө хүнийг тийм ээ одоо ялгүй зөвхт болгосон гэж бол Библиэлд бол хэлсэн байна. За Есүст итгэгч хүний нүгэл бол уучлагдсан. Тэгээд тэр хүний өнгөрсөн тэр нүглүүд уучлагдсан учраас тэр хүн Бурхантай эвлэрэх боломжтой болсон. За энэ эвлэрэл бол Бурхан ба хүн хоёрын үрд мөнхөд хамт байх тэр үн мөнхийн харилцааг бол одоо эхлэл болгож тавьдаг. Тийм учраас Есүс итгэсэн хүн болгон Бурхантай тэр үрд мөнхийн харилцаатай болсон учраас амьдралынхаа нарийн ширийн, амьдралынхаа зүгчийг, амьдралынхаа сонголт шийдвэр болгон дээр Бурханыхаа хүслийг эрэлхийлэн хайдгийн учир бол ийм учиртай байна. За Есүс загалмаа дээр юу боломжтой болгосон бэ гэдэг талаар 15 дугаар зууны теологч Томас Кемпис гэдэг хүн ингэж бичсэн байдаг. За дэлгэцийн хажууд бас гаргаж байгаа. Загалмайд эрүүл мэнд бий, загалмайд ам бий. Загалмайд дайснасаа халахлагдах хамгаалалт бий. Загалмайд Тэнгэрийн улсын яруу сайхан бий. Загалмайд бодлын хүч бий. Загалмайд ариун сүнсний баяр хөөр бий. Загалмайд үн цэн бий. Загалмайд ариун байдлын төвлөршил бий. Загалмаагүйгээр эрүүл сэтгэл мөнх амийн найдвар гэж үгүй. Загалмайд л аврал бий гэж бол хэлсэн байдаг. Тэгэхээр энэ загалмаа дээр болсон тэр гайхамшигтай ер бусын солилцооны талаар Дерек Принсийн солилцоо гэдэг гайхамшигтай ном байдаг. За энэ хүн номыг та Гэрэл application-с цахимаар худалдаж авах боломжтой. Мөн Мараната YouTube сувгаас та энэ хүн номыг аудио хувилбараар нь сонсох боломжтой байна. Тэгэхээр эцэст нь хэлэхэд Библиэлд одоо анхны хүн Адам одоо энэ дэлхийд нүгэл авчирсан шиг сүүлчийн Адам болсон тийм ээ одоо Тэнгэрээс ирсэн хоёр дахь хүн Есүсээр дамжуулан мөнх ам одоо энэ дэлхий дээр ирсэн юм а гэдэг талаар 1-р Коринтын 15 дугаар бүлгийн 45, 47 дугаар ишлэлээр бол байдаг. Тэгэхээр анхны хүн Адамаас одоо бүх хүн төрлөخت нүгэлт удам угсаа болсон ч гэсэн Есүст итгэсэн хүмүүсээр дамжуулаад өөрөөр хэлбэл Тэнгэрээс ирсэн хоёр дахь хүн Есүс Христээр дамжуулаад түүнд итгэсэн хүн болгон Бурхан өөрийнхөө ариун сүнсийг өгч цоошин ариун сүнстэй бурханлаг удам угсааг бий болгосон. За ингээд дараагийн 4 дахь хичээлээр Есүс Христийн тухай сураад энэхүү Есүс Христийн талаарх Бурханы хүүгийн талаарх доктрины 4 хичээл одоо танд хүрэх байгаа. Эзэн таныг ивэх болтугай.